За бүгдэнд энэ жишээ мэндийг хүргье. За өнөөдөр нэг шал дайли сэдвээр ороод ирлээ. За sorry. За манчгач нэг Facebook-ийн нэг reels үзэж байгаад нэг шинээр гарч ирсэн, өөр усуудад шинээр гарч ирсэн хүүхдийн хулгай тийм нэг шинэ арга барилын тухай үзээд ер нь нэг Монголд одоо энэ хүүхдийн хулгай зэрлэгийг ер нь өмнө нь хэр байсан юм болоо гэд үзчихсэн чи бүр нэг амар том зүйл рүү яваад орчлоо л доо. Тэр нь одоо юу юм бэ гэсэн чинь нөгөө социалист нийгмийг 1990 онд нэг ардчлал гэж гарч ирээд нэг капиталист нийгэм лөө шилжих үед болсон, шилжснээс одоо хойш болсон үйл явдал болоо явчих маш том хэрэг юм бэлээ. Тэгээд нөгөө ардчилсан нийгэмд ороод эхлэхээр иргэд чинь нөгөө дэндүү задгаар талтны ихсээд хуульч одоо захиргаа талт нь жоохон сулраад эхлэхээр яасан байгаа энэ архитэлт гэж зүйл бүр их бадгаа алдаад тэгээд нөгөө эцэг эхүүд нь үр хүүхдээ тоох хараа хяналтгүй орхих нь ихсээ зүйлдээ ер нь арх уугаад байгаа аав ээжүүдийн дэргэд одоо яаж амьдрал өлөхтэй байх вэ? Тэгээд ер амьдрал маш доошоо уруудаад тэгээд хүүхдүүд нь гэрээсээ дайжаад гудамд гарцгааж одоо гудамор цунгал тараншаагаар амьдарцгааж байсан 1990 оны дундуур гэхэд эн чинь барагцаагаар гэж байгаа шүү 600 гаруй тийм одоо золбин тэнмэл одоо тараншааны хүүхдүүд байсан гэсэн албан бус тоо байдгийм байна. За тэгээд тэд нар чинь болоо дандаа одоо тийм гудамж одоо төө хотын төв мөвөөр одоо явцгааж одоо гуанз гадаад хүн амтнаас мөнгө төгрөггүй зэрэгээр нэг хоногийн хоолтойгоо залгаж явж исэн байгаа. Тэгээд тухайн үедээ одоо 600 гаруй байж байгаа. Одоо 2000 он гараад 2000 оны одоо 2-3 оны үед юм уу та гэхэд бол нэг 600 үед нэлээд гарan байсан чинь яг нэгдсэн нэг тоо баримжаа гаргаж авахд бол бүр 200 үед болтлоо наашилсан байсан гэж байна. За тэднийг бол яасныг нь одоо бас мэдчих чадаагүй. За тэгээд энэ би нэлээд судлаад хайгаад үзлээлтэй хэдийдэн сайтаас тэгээ энэ 2009 оны 8 сарын 17-ны энэ Google дээр гарсан нэг нийтлэл байгаа юм. Тэн дээр болохоор энэ ингээд хүүхдүүд байсан одоо 90 оны за би ингээд өмнө ярьдагчлаа 90 оны дунд үе гэхэд бол за 200 хоолт авсан байсан. Гэтэл одоо сүүлийн 3 жилийн дотор та бидний нэрлэлт занснаар тараншааны гэж нэрлэгддэг тэнмэл хүүхдүүд нийслэл хотын удамжинд харагдах нь зөөрсөн билээ. Ямар учир шалтгаан дээрээс хүүхдүүд зөөрсөн бэ гэсэн асуудалд одоо цагдаагийн болон бусад хүүхдийн байгууллагын сүүлийн жилүүдэд тэнмэл хүүхдүүд ховордсон асрамжийн газар болон бусад буйны байгууллагууд хүүхдүүд тогтвортой амьдарч байгаатай холбоотой мөн эцэг эхчүүдийн ухамсараас шалтгаалж хүүхдүүдэд хараа хяналтгүй орхих нь багассан гэсэн тайлбарыг өгсөн гэж байна. За биений бодлоор бол энэ дэр энэ бол сулрна гэсэн ойлголт бол баг байхгүй хаа энэ нэг цаанаас учир шалтгаантай ингэж хэлсэн баг л та. За тэгсэн чинь энэ бас сайтынхаа нэг хүүхдүүдээс бас ярилцлага авч байгаа. Тэгсэн чинь нөгөө хэд нь болохоор одоо гудамж талбайд гараад тэгээд хэцүү амьдралыг үзчихсэн хүүхдүүд чи юу гэж л бас зүгээр яах вэ? Одоо хэдэн төгрөг өгчих тэгвэл бид нэр ярилцлага өгөө гэсэн гэдэг бас энэ нийтлэл дээрээ дурдчихээ. Тэгээ яасан чинь одоо та нар яагаад ингэж амьдраад идэм бэ? Арга гэртээ бол очиж болохгүй юу гэхээр аав ээж бол арх угаад одоо байж суух хэц байхгүй гэсэн хариу өгчээ. За тэгвэл та нар дээр асрамжийн газарт одоо та нарыг авчиж тийм ээ. Яагаад оргод цутаагаад идэх. Эдгээр чинь бүгдээ очингуудаа оргод цутаагаа яваад гэдэг. Тэгээд яадаг вэ гэхээр асрамжийн газарт наваачаар томчууд нь дээрлэхэд одоо багш нарын жоохон одоо багш одоо асрам хамгаалагч гэх юм уу. Тэднийхэн жоохон дарамт байсан юм байна л да. Тэгээд шууд цухтацгаагаад ингээ гадуураа ингээ явж явах нь өөрсөд нь бол одоо хэрэгтэй байд. Одоо өөрсөд нь аятайхан байдгаа гэсэн хариу өгж одоо өдөртөө ихтлгүүрийн үүдээр одоо гадаад дотоод хүн амтнаас мөнгө гуйлгахгүй байгаад за тэгээд нэг жоохон үүдээс хойш маш болонгууд бөөндөө туул руу явж очиж усанд орцгоогоод тэгээд заримдаа шил лааз сав түүж тэрүүгээр нэг бэлэн хоол мал авч иддэг байсан. За тэгээ энэ сурвалжлагч асууж байна л да. За та энэ тараншааны хүүхдүүд арх угаад идэх гэсэн үнэн үү гэдэг. Тэгсэн чи өө тийм ээ тийм. За бид нар бол ер нь бараг өдөр болго уудаг, орой болго уудаг. Яагаад тэгэхээр одоо энэ болсон болоогүй хоол идэж байдаг болохоор гид сүвдгөөсөө сэргийлээд ингэж ууцгаадгаа. Шил утгагүй хариулт өгч. За тэгвэл энэ
сүүлийн үед тэнэмэл хүүхдүүдийг хулгайлдаг болсон гэсэн. Энэ талаар ямар нэгэн зүйл мэдэх үү гэсэн чи. За уг намайг тэнэлж эхэлж байхад бол олон хүүхэд байсан. Гэтэл одоо хаашаа явсан мэдэгдэхгүй алга болчих байгаад байдаг байсан. За тийм хард тэнтэй одоо тухайн үед одоо ямар машинууд нод байсан юм бол та. Одоогийнхоор бол тийм нэг джипнүүд юм шиг. Том джипнүүдтэй. Тэдний хүмүүс ирэнгүүтээ мөнгө төгрөгөгийн хоол ундаг хийгээд тэднийг аваа авчдаг байсан гэж. За бас энэ нэг Христийн сүм гэдэг газар бол их аваачч хоолж ундалж тэгээ хэд онуулж байгаа л гинт нэг хүүхдүүд нь алга болцдог гинэ. Тэгээ одоо нөгөө хүү чи ярилцлага өгж байгаа хүү хэлж байна л да. Тэгээ би тэднийг бол тэгээ энд байна гэд сураг ажиг бол тавьсан. Тэгээ одоо хаанч байхгүйсэн. Христийн сүмд нь очиж хайсан тэгээ олоогүй гэж. Тэгэхээр одоо энэ ямар одоо нэгэн зүйл болоод байгаа нь бол мэдэгдэж байгааз. За тэгээд Go-Go-ийн өөр нэг бас дахианы нийтлэл дээр. За энэ 2 жилийн дараах 2009 онд энэ 2011 онд. За нэг хүүхдүүд ингээд алга болоод байгаа гэд ингээд нэг товчоо ярьж байгаа юм. Тэгээд хүүхдийн одоо хаяг тогтоох төвд бол за нэг хуучин 600 гаруй 200 гаруй болсон. Сүүлдээ бүр хаяг тогтоох төвд бол одоо нэг ердөө л 40 хүрэхгүй хүүхд байгаа бол хүүхдийн асрамжийн газруудад өнгөрсөн жил баг хүүхд нэмэгдэж ороогүй гэж холбогдох газрын мэрэгчлэтнүүд нь хэлж байсан юм байна. За тэгээ ингээд нийтлэлээ бичсэн үн хэлж байгаа. Араа нөгөө дэлхийн нийтийг цочроогод байгаа хүний 8-ын 40 ч гэсэн юм биш байгаа. Үгүй их газар бол үндэ байхгүй шүү дээ. За учир нь тэднийг хулгайлаад хил давуулаад за дамллаа гэхэд хинж анзаарахгүй. Нэрэл тийм л дээ те. Энд чи хойноос нь ажиг сураг тавих тийм гүнт байхгүй болчихж байгаа юм шиг. За тэгээд тэдний үгийг сонсдог хүн ч байхгүй. Үүнийг нотлох мэт нэгэн хэрэг өнгөрсөн онд гарсан байна гэж. За нэгэн эмэгтэй өнгөрсөн онд гэхэр ч 2010 онд гэсэн үг шүү дээ. Нэгэн эмэгтэй Дорногов аймгийн Замун үдэд тэнүүчилдэг 2 охиныг хуурж урагшаа авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. За түүнээс хуулийнхан байцаалд авахд тэр 2 охин ямар ч бичиг баримт байхгүй байсан. Тэгээд улсын иргэний бүртгэлийн газраас төсний гэрчлэгээ гаргуулж авсан. Тэр нөгөө хүүхний гаргуулад авсан юм биш үү? Тэр үед одоо тус газар шууд л гаргаад өгсөн. Тэгээд урагшаа Замун үдэд очиж хилээр нэвтрэх цагаан хуудсыг нь авсан. Гэх мэдүүлэг өгсөн байх юм. За үүнээс үзэхэд одоо хин нэг хараа хяналтгүй охтын овг нэр төрсөн он сар өдрийг нь асуугаад иргэний улсын бүртгэлийн газраас бичиг баримтыг нь гаргах бүрэн боломж байна гэсэн үг юм. Оо хаймарш. Айгуул тэгээд сар нь улсын бүртгэлийн бүртгэлтэйг бараг холбоос үлбэтэй ч байсан байж магадгүй тий. Аюулт. За тэгээд дэлхийд өнөөдөр 56 мянган хүнд бөөр 17 мянган хүнд элэг 1500 хүнд нойр булчирхайн донор яаралтай хэрэгтэй байна. Хөрш 2 оронд гэхэд хүний эд эрхтний 8 газар авсан олон баримтыг дурдж болно. Тухайлбал өнгөрсөн жил урд төршид эмэгтэйчүүдийг хороо цогцыг нь зардаг нарийн зохион байгуулалттай сүлжээний залуус баригджээ. Харин Оросын холбооны улсад 40-оос 50 мянган доллараар ахмад насны хүмүүсийн цусыг юулж залуу хүний цусаар сэлбдэг хувийн эмнэлэг олон байгаа. Яа. Хөшүүдэд маань өрнөж буй эдгээр үйл явц манай улсад шууд хамааралтай нөлөөтэй гэдгийг цагдаагийн академийн багш Ис ган тулаг хэлж байна гэсэн. Ингэж хэлж ирсэн юм байна. За тэгээд энэ одоо трансгендерийн хүүхдүүдийн тухай судалж ирсэн чинь манай X ерөнхийлөгч нөгөө цахиагийн элбэг доржийн тухай мэдээлэл ороод ирэх юм. За тэгэхээр энэ хүү одоо ямар холбоотой юм болоо гэсэн чинь энэ трансгендерийн ийм тэнэмэл ийм 30-аад хүүхдийг өргөж авч ирсэн юм байна. Манай хүн чинь за тэгсэн чинь масс сайт гэж одоо энэ сайт тийм энэ тэн дээр одоо ажиллаж байгаа одоо Америкийн нэгдсэн улсад ажилдаг сурвалжлах сайт нь болохоор цахиагийн элбэгдэр өргөмөл хүүхдүүдийнхээ нэрээр мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээ гаргаж. За тэгээд тодорхой голыг нь болоод ярьчих. За X ерөнхийлөгч одоо цахиагийн элбэгдэржийн өргөмөл охин Ануужингийнхаа нэр дээр Бостон, Кембриж, Нептун одоо Сауд Рослайн Дайл хаяг дээр 700 мянган доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хаусыг олон нийтэд ил болгож шууд дамжуулалтаар мөн үзүүлсэн блээ. За тэгвэл цахиагийн элбэгдэржийн Америкийн нэгдсэн улс дахь 500 мянган доллараар худалдаж авсан 2 дахь хаусыг мөн олж илрүүлжээ. Уг хаусыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр
Элбэгдэрж анууж 2019 оны 11 сарын 8-нд $500,000 худалдаж аваад 2022 оны 3 дугаар сарын 21-нд $515,000 зарж борлуулжээ. Цагаагийн элбэгдэрж тухайд дөржийн тухайд цахим хуудасаараа дамжуулан уг асуудал тайлбар мэдээлэл хийхдээ за сургуулаа төгсөөд би өөрөө амьдралаа хариуцна гэд явсан хүүхдээ би одоо сайн мэдэхгүй гэж тайлбарласан байна. Гэвч одоо 1993 оны 8 сарын 31-нд төрсөн 31 настай элбэгдэрж ануучин Америк нэгдсэн улсад ямар ажил эрхэлдэг хэрхэн $700,000 болон $500,000 тансаг зэрэглэлийн хоёр чаваас худалдаж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд элбэгдэрж өргөмөр хүүхдүүдэд ашиглан мөнгө угаах гэмтэрэг үйлдэж байна уу гэх хардлагыг төрүүлж байна гэсэн байна. Магадгүй одоо энэ 30-аад хүүхэд юм уу энэ хугацаанд одоо 30-аад хүүхэд өргөж авсан нь тэгээ энэ үн насаараа төрд ажилласан. За тэгээ магадгүй авилгын ясар их мөнгө уран зураг худалдаа авч угаахаас гадна өргөж авсан эдгэр хүүхдүүдийнхээ нэр дээр офшор бүссэд үйл хөдлөх хөрөнгө болгож хадгалдаг схемийн их үйлчлэгдэж байж болох юм аа гэсэн би. Зэмэр бас энэ үнээс ч одоо 9 шидийн гардаг хүн шидээ тий. Одоо монголчуудаа яриа одоо сайн хэл амгүй хүн байд юм уу? Дандаа л муунтай явждаг. За би ч тийм улс төр мөрнийг сонирхдаггүй хүн л дээ. Цааш нь тэгээд ухаад байвал одоо их л мөл жүртэй эл хүн юм шиг байна. За цааш явъя. За тэгээд цаашаа одоо нөгөө тарин шаны болон годомжны хүүхдүүдээ судлаад явж исэн чинь тэгсэн чинь уяач нар ороод ирж. За яасан бэ гэсэн чинь уяач нар ч одоо энэ орон гэргүй хүүхдүүдийг аваа ивчдэг юм. Мөнгө төргөөг юм уу гэж гэдэг юм. Одоо зарим нь улаан авчиж чад хордог мордог ч гинөө. За одоо өнөө удлаач юм уу мэдэхгүй. Тэгээд хамгийн аюултай нь тэр нь одоо энэ нэг сайт энэ Google дээр л бичсэн байна л да. Өсөлт зогсоох тийм тариа шахдаг гэнэ. Тэгэхээр ч одоо хүүхд чинь нөгөө хүүхд ч одоо за байж шишээдтэй та нэг 10-аас 11, 12 настай хүүхд юм бол ер нь нэлээд ухаалаг болсон байна шүү дээ. Нөгөө уралдааны ухаал самбаа мамбаг те гарах болсон байхад тэр хүүхд ч одоо өсөлтийн зогсоогоод энэ дээр нь тэр үе дээр нь өсөлтийн үе дээр нь зогсооч гарч өчнөө жил одоо бараг насаар тийм шахуу байх юм. Тэгэхээр ч одоо маш олон жил унах гэсэн үг үст. Тэгээ нэг яг нэг цалинжуулж малинжуулдаг юм уу хаашийн. Тэгэхээр одоо ингэж тарамаараа хийсэн үнэхээр тийм нотлоготой баталгаатай бол энэ ч одоо нөгөө хүний эрхийн асуудал зөрчигдөд одоо аюултай юм болмоор. Тийм ээ. Нэг эднэр орж ирд юм байна. Тэгээд одоо саяхан юм биш үү? 2008, 9 он мөн хүртэл одоо тийм тэмэл хүүхдүүд одоо байсан гэдэг. Таран шаны хүүхдүүд байсан гэж би одоо арай жоохон хожуу хотод орж очсон болохоор сайн мэдэхгүй л өгсөн юм л да. За та нар бол одоо мэдж л бол бүр 90-ад оны сүүл одоо 2000 оны ихцэхээр бол язгандаг байсан юм шүү. Энд дээр бол одоо нэг тиймэрхүү юм ирсэн байна. За тэгээд энэ чинь хаагаад үзээдсэн. Тэгээд улс төрөмөлс төр засгаас нь бол тэдний одоо тэр тань шинэ хүүхдүүдийг алгуулсан тухай хайж сургалсан бол огт яриа хөрөө байдаггүй юм байна. Сүний те. За тэгээд бас аимшигтай энднийг бол нэг дүгнэхэд одоо гол том дэвшүүлж байгаа дүгнэлт бол эдний хүний 8-нд явуулсан. Одоо гадны улсынханд өргүүлж асруулад явуулсан гэж яриад байгаа. Яг үндэ хүний 8-нд явуулсан гэсэн бодолтой хүмүүс олон байдаг юм. Хэрвээ нэрээ бододсон чинь тэд нэр ч одоо тэгж гадныханд өргүүл явсан бол одоо тэр олон зуун хүүхдээс чинь те нэргүүлээд бас би ингэж яасан тэгжсэн гэд ийм хүмүүстэр очиод ингэж амьдэрсэн гэдэг нь одоо зах цухаас ярих хөл үүд те. Тэг хүний 8-нд явсан гэдэг нь бас ортой байх. Тэгээ энэ чинь бас нэг иргэдэд нээлттэй байдгүй юм байна. Энэ туулгын ирэг, сэлболын ирэг дээр энэ 9-10 насны нэг охиныг за энэ чинь юу гэнэ вэ? 19 онд юм шүү дээ. 9-10 насны нэг охиныг цэжиг нь яраад эргэтэнгүүдийг нь аваа явуулсан байсан юм байна. Тэгээ хүмүүс зөлбөн нохоо идчихлээ гэсэн. За нохоо зөлбөрлөө гэхэд арай ч ингэж хүүхд идэж тлээ зөлбөн болоогүй гэж хүмүүс бас их хүмүүс. За энэ нэрийн тул амар юм болд юм байна. Буудалда хүүхдээ орхиод явчихсан чинь ирсэн чинь буудлын хөрөг нь нээж оронгуудаа нэг хүүхд нь унтаж байгаа юм штэл байсан юм л да. За нэг 8 настай хүү байсан гэж
Тэгсэн чинь буудалд орхичоод аав ээж хоёр нь гарангуудаа нөгөө бараамараа авд юм уу. Бараамараагаа авчаад эргөө буудалд ороод ирсэн чинь хүүхдийн цэжийнхээ хүүхд нь оронд ундаж байгаа юм шүү дээ. Тунтаа хүнжлөө цаашаа хүнжлөө дээгүүрийн нөмрөө тунтраад унтцсан юм шүү дээ байсан. За тэгээ очиад дэлгээд үдсэн чинь доторх нөгөө цэжин биенийг ярангуудаа доторх эрхтнүүдийг авангуудаа хажуураар хувчаад орхисон байсан. Аимшигтэй хэрэг байсан юм байна. За дараа нь бас яг 2 жилийн дараа юм уу. Энд чинь нэг за яг оныг нь бол тодорхой тавиагүй. Гэхдээ нэг 6-аас л яг нэг 11 оны явцал болоод байгаа хэрэг юм шиг байна. За тэгээ бас дараа нь нэг хүүхэн юм байна л да. Гадуурууд хүүхдэд дагуулж явуулаад яг хөлнөдөөд энэ гэх их эргэж орж ирэнгүүт буудалд онтуулчаа яваад гсэн чинь ороод ирсэн чинь хүүхэд нь байхгүйсэн. Тэгээ тухайн үед та камер гэж байгаагүй ч юм уу. Тэгээ олоогүй юм. Тэгээ нэг нөгөө жиндам дэгээл гараа авчт юм бах та гэж би одоо бодоо сууж. Тэгээд юм хүүхдээ алдсан чи ямар үлэг авах вэ? Тэгээ нөгөө бүсгүй галзуурсан гэдэг энэ амар мишгад амар тийм нийтлүүд байдаг юм байна. За би бас нэг одоо тухайн үед чинь нэг 10-11 жилийн өмнө нөгөө оюутан байсан тухайн үед чинь нэг одоо аргийнхаа хөдөөж байдаг. Тэгээд нөгөө оюутан чи одоо мөнгө юу юм бодоход тэгээ нэг саамшил гээд ажил зуучлалаар ажиллаж байхдаа хот би ч юм бас тийм асар сайн мэдэхгүй шүү дээ. Өнцөг болон мөрөн энэ. Тэгж явахдаа нэг тэр саамчлаас нь ажилд гараад бөөнөрөө ажилд гараад тэр нэг айлын байшин ураагаад тэгээд тэрний хогийг нь хаях гэж тэр нэг цагаан даваа гэдэг газар очиж. Битүү хогтой газар очиж байгаа. За тэнд бол тэр нялх хүүхэд мөөхөд юу юм бэ? Язгаас хотоос гадна нэг хот байгаад байгаа юм. Аим шиг хувцас нартай тэгээ хог дүүсэн юм. Түн юм байт юм дээ шүү дээ. Тэр хэцүү амьдралтай. Тэгээд тэдний чинь тэр үр хүүхдийг харж хандаж байгаа ч юм байхгүй. Тэгээд тэднэр дундаас үлгээр хүүхэж хүүхдийг аваа явахад бол үнэхээр хүн анзаархаар хүн байл. Эргээд бодсон чинь. Тэгээд одоо иргэдэж одоо мэдэгдэхгүй тий. Энэ зах зугаараа бол энэ хүчнөө үгэж хагцаж байгаа бол түн бом асуудал байх. Ингээд тэгээд дүгнээд үзэхэр чинь энэ яг юунаас болж ингэж үүдвэ? За тэр танишаны хүүхдүүд энэ тэр юунаас болж үүдвэ гэхэр чи одоо тэгээд шууд эцэг ихтэй хамааралтай болж бистэй тий хамааралтай болж байна. Тэгээ нөгөө арчлал гэж галзуурцгаагаад нэг ажил хөдлөх гэсээд хит их харагдцгаагаад арчлаа би эдэлж яах гэхэд харагдцгаагаад нөгөө эцэг их үүрэг гихч чинь байхгүй болчих. Тэгээ нөгөө харагтарсаа бас утга учиргүй уугаад хүн юм хоо нэвцэлд орно. Тэгээд нэг үр хүүхэд нь гарна. Тэднийгээс ачилсан зүйл байхгүй. Гэсэлээ тийм нэг хөрхий дээр одоо гимгүү төрж байгаа хүүхэд ирээдүйж байхгүй болгож. Арай л тийм аимшигтэй. Бас эмэгтэй хүн чинь архинд эмэгтэй хүмүүс нь бас тийм ухаанг баг. Тэгээд эмэгтэй хүн чинь архинд уугаад эхлэхээр эрэгтэй хүнээсээ илүү архинд гүн ордог гэж байгаа маа би бас нэг сонсч байсан. Би ч бас нэг өөрөө тийм ариухан цагаахан ууж иддгүй юм тийм уугуултэй бас цагтааж бас нилийн л ууж иддэг юм. Тэгээ хүн чинь тэгээ ууж идэх юм хүмүүнээс энэ сүлд тэгээ захилгачдаг шүү дээ. Энэ хүмүүс ч юм бол тийм байхгүй. Бүр тэгээд ямар ч тийм одоо юу амьдрах урам зориг байхгүй ч болчт юм. Ичэд санаа зовох зүйлж байхгүй болчт. За би энэ зураг хөргийг интернетээс авсан зураг хөргөө тавьж байгаа шүү. Тэгээд одоо нөгөө хүний зураг мураг цахин тавилаа гэж хэл аманд орохгүй. Та нар буруугаар бодохгүй. За тэгээд тэр тараншааны хүүхдүүд гэдэг байгаа. Тэд нар дундаас бас тэгээд одоо бүгд л одоо тэгэж үхэж үлдсэн юм байхгүй л үгүй сайн сайхан явж байгаа л байлгүй. Тэр яал одоо нэг сүулт нөгөө хэдэн чихэрнээс үлээ. Ундаанаас үлээ юунаас үлээ нэг хэрэг хийгээд хэдэн жил авангаа алдсан гэ нэг залуу дараа нэг юм хум зарн марна. Даав мавг л юм хум зарн марна гэсэн. Тийм юм хийдэг болчихсон гэдэг нэг фэйсбүүкээр яваад нэг залуу одоолоодсэн да. Тэр мөрнөөс ихсүүлээд ерөн өчнөө сайхан амьдарч байгаа олон залуучууд бүсгүйчүүд байгаа байлгүй те бас. Би тэгээд одоо энэ нэг тараншааны амьдралын зураглалыг хаана харлаа хальт харсан юм шиг санагдсан чинь нэг амар кино. Одоо энэ би хаж гал боллоо энэ хувь тавилан гэдэг кино. Йоо энэ үзэх юм зүгээр юм бэ. Нус нулимстайгаа ойлтоо дуустдаг кино хэлээс одоо. Нэг сонин болгочдөг кино. Энэ хэдэн онд ч үзчихсэн юм те. Бас 2-3 жилийн өмнө бас дахиад нэг үзсэн чинь бас хүнд жанрын кино шүү. Ёстой амар кино. За тэгээд манайх нэг одоо нэг лайк, subscribe нэг давлгаалчих уу. 3-5 секундтэй. За манайх нэг дарч. Тэгш.
жилдээ 1000 гаруй хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээлэл ирдэг юм байна. Үүнээс 90 гаруй хувь нь олддог. Он гарснаас хойш сураггүй болсон 4 хүүхэд одоог олдоогүй байна. Мөн Дорногов аймгийн замын үд сумд алга болсон Сэрж мэдэг охиныг эрен хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Хөөрхий энэ охины ч одоо хувь тавиланч бол угаасаа ойлгомжтой байсан. Нас урсан гэдэг нь одоо ойлгомжтой л байх л та. За тэгээд эн чинь гадаад болоод эхлэхээр яадаг юм бэлээ. Энэ хүний 8 чинь тийм бэлгийн боолчлолоо одоо эд эрхтний 8 тэгээ нөгөө үрчлүүлэх үр хөвгдгөө хятадд бол тэгдэг гэж байгаа үр хөвгдүүдгүй хүмүүс олон байдаг. Түүндээ хулгаагаар аваад өгчдөг. Нэг өрх нэг хүүхэд гэдэг бодлого байсан гэдэг л үү дээ. Хятад ч нэг тиймтэй штэ. Хүн амаа танахын тулд бага доктортой байхын тулд нэг тийм нэг юм яриад байд юм аа. За тэгээд энэ засгийн газрын одоо энэ тухайн үед зандаа шидарч одоо хурлын дарга байсан юм. Тэр үедээ нэг энэ медиа гаргацсан юм. Энд чинь тэгээд яг юу гэсэн үг юм бэ? Мэдэгдсэн одоо ингээ алга болголоо гэдгийг нь мэдээлсэн тийм мэдэгдсэн хүүхдүүдийн тоон эдгээр хүүхдүүд байгаа зү. Тэг чин мэдэгдээгүй тийм ээ. Нууцаар одоо өвчнөө одоо 10 20 30 40 одоо 100 гаруй алга болцсон зайлшгүй. Тэд нар бол маш харамсалтай асуудал байгаа юм. Хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрен сурвалжлагдж байгаа. Одоо бол олдоогүй. Ямар нэг сураг гараагүй одоо 20 шахан хөөхд байна. Тэгээ энэ хүүхдийн хулгай гэдэг зүйлийг чи одоо эдгээр хүний 8 гэх юм. Энэ зүйлийг ч бол олон улсад бол маш ноцтой юм тэргээр хүлээж авч байгаа шүү дээ. Чи Монголд чи юу вэ? Хүүхэд хулгайлж байгаад одоо баригдсан тохиолдолд 10-аас 5-аас 7 жил байгаа. 5-аас 12 жил. Тэгээ яг хүний 8 хийж байгаад баригдвал 10-аас 12 жил, 15 жил ч гэж яах шиг. Бүр одоо тийм зохион байгуулалттай бүлэг болсон бол насаар нь хорих юм гинэ. Одоо тиймэрхүү л үт юм байна. За энэ гадаадынх бол бүр амар зүгээр нүдэн дээр наваа яваад идэг. Нас нүрээ хүрсэн хүүхдийг хүртэл одоо шууд метроны буудлын дээр зогсон гутын шууд унтаж ахтан тэврээд гүгээ гарчиж байгаа шиг. Амар хүмүүс байна. За тэр сүүлийн үед одоо гараад байгаа мод гэх юм уу. Тийм шинэ арга байдал ингэдэг гинэ. Чи жишээ нэг эмэгтэй хүнтэй ингээ одоо дэрэгтэй бяцхан нэраа хүүхдээ одоо ингээ салхилуулаад одоо нөгөө тэргийн хөдөлгөөлөл бүүлэл байж. Одоо ингээ утсаараа яриа байж ахтан нэг хүн ирэнгүүтээ утсын шүрээд цутаачих юм. Тэнгүүд нөгөө утасныхаа хойноос нөгөө хүн чи одоо утсандаа самгардаад утасныхаа хойноос явхад хойноос нь нэг настай хүн ирэнгүүтээ их чинь харж хүүхдийг чи харж игээд нэг настай хөгшөө ирээд ч юм уу те. Тэнгүүд хүүхдийг харж яах юм харж игээд нөгөө хүн чи нөгөө настай хүн хүүхдээ үлдээж ингүү тэр их хүүхдээ үлдээж ингүү нөгөө хүний хойноос гүгээ явахтан тэр зур нөгөө настай хүүхдийг аваа яваад. Тэр настай хүн болохоор одоо тэр хүүхд тулгайлагчдیں۔ Одоо багийнхан гишүүн байх чинь. Тэгээ амар аргууд байд юм лээ. За бас нэг настай хүн те ингээд хүүхдэд надад ингээд туслаад өгч эмээгийнхаа одоо энийг бариад яасан буйнтай хүүхдээ гээд настай хүн ч тэгэн штэ. Тэгээ гэр дүүгээд өхүүлээд нэг явж чадахгүй юм шиг эмгчүүд байдаг штэ. Нэг таяг тулц. Тэгээд нэг одоо зүрийн жимс ногоогийн хятад энэ чих түгээмэл харах гэж. Тэгээд эмээг ингээд өхүүлээ гэрэл оруулаад өгч. Тэгээ оруулангуудаа за баярлалаа миний хөө энэс идгээд нэг жигнүүг эмээг өгд юм. Одоо нөгөөгийн нийтээ шууд газар дээрээ шуунтаад өгдөг. Тэгээ хүний намын золиос болдог юм л. Тийм амар арга байд юм байна. Тэгээ хүн болгоныг бол одоо сэрэмжтэй байхыг дэлхийн нийтээр уриалт юм байна. 靠近婴儿车，没想到下一个动作竟然是弯腰，双手一伸就要把小孩抱走。还好妈妈及时发现，赶紧大声吆喝，拉住婴儿车，男子才快步逃离现场。妈妈被吓得不断回头，就怕。 Sits across from him, hood over her head. Once the train comes to a stop at the station and the doors open, did they know that man right there was about to strike? police who responded to other shoppers' 911 call attempted negotiating with Wallace for the girl's release, to no avail. After about 30 minutes, За тэгээд энэ хүн мэдээллүүдийг хайж хагаад нэг ийм нэг сонин дээр 2009 онд гарсан сонин дээр гарсан зургийг оллоо. Та олон уншиж байгаа юу гэсэн ч үгүй тий. Өмнөгийн 3 тэс сумын 1000 малчин Сиампин ч гэж. Тэгээ эннийх нь болохоор за ямар сайт гэж үвдээ улмраар нь хөөгд өтсөн. За манай суманд бол ийм юу юм уу 1000 байхгүй гэсэн тийм тавгын газараас нь бол мэдээ гаргасан л гэхийн. Тэгсэрнээ өөр бас ард иргэдийн ярьж байгаагаар бол тийм өрх ам бүл муутай тийм ганц хоёр би эмхтэй чүүлтэй
Тэгээ охтуудтай тийм бүл муутай хүч муутай хүмүүс нь бол охтууд нь одоо ядтуутай сууж одоо эвцэлж байгаа гэсэн яриаг бас гаргасан байна. Тэгээ шар хэвлэлүүдийн үнэн худлыг нь одоо сайн хэлж мэдэхгүй. Олонний үг ортойч гэж одоо юу ч болж идгийг одоо сайн мэдэхгүй маа. Би ч өөрөө тийм улаан расист хүн биш л дээ. Гадаад дотоод гэж ерөн мууж бишүүрхэд байдгүй. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа бодвол тэр бол үнэхээр буруу зүйл байлгүй дээ. За нэг иймэрхүү мэдээллийг бэлтгэлээ. Ер нь их мэдээлэл нь байдгүй маань хүүхдийн улгаа өөр хүүхдийн тухайн ер нь нэг их мэдээлэл нь байдаггүй байна интернетээр маш хомс байт юм байна. Манай улс чи хаа очичээр энэ талын асуудал дээр бол ёстой чанга хатуу байдаг улс баг. Аюул бас бол багтай улс гэж хувьдаа би ер нь боддгийм аа. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд өөрийн одоо өсгөж торниулж байгаа бяцхан хүүхдээ ийм одоо гинтийн аюул ослоос үргэлж одоо сэрэмжтэй байж за энэ гадаадд ч одоо хөлөө гутал мотлонд нэг чип мип тохиол заагч магчтай ер нь хүүхдүүдэд тэгж явдаг болсон юм байна эцэг эхчүүд нь. Юуны товд одоо 21-р зуун билээ те. Хоорондоо холбоо барих хэрэгслийг одоо үед одоо байхгүй хүүхд гэж байхгүй болсон баг. Тэгээ өөр хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангаж одоо таны юу гэдэг юм те. Одоо танихгүй мэдэхгүй хүнээс юм авах зэрэг тал дээр нь сайн анхааруул сэрэмжилж байгаарэ. За тэгээ учиргүй дарк тим хүнд хэцүү сэдв ярьчихлаа. За та бүхэн сонирхолтой байсан байхаа гэж би хувьдаа найдаж байна. За бака.